залуучууд гышлэг хэдэн ч юм хүрж байгаа. Тэгээд жоохон хараал хэлж эхэлж байгаа. Тэгээд тэрийг хэлж гисэн дээр хэлээд явчих. Энэ яхав зарим хүн ингээд тэнцэнээд иж магадгүй л чи ингээд төв мөв ингээд урт настай юм зад юм байж чи ямар муухай хараал хэлтийн чи чам шиг юм лам мам гэж байхгүй чам шиг юм хүн гэж байхгүй гэж магадгүй гэхдээ нэг зүйлээс болохоор одоо рэп гэдэг урлаг шүү дээ рэпер гэ урлаг гэнэ рэпер гэдэг тийм хүмүүс дундаа Монголд байгаа артистууд те эдгээр ч яг жоохон хараалж юм. Гэхдээ яг тэр хараалаасаа төгсдөг бүгдийг гэж байгаа юм биш. Төгссөн хараал хэлээд яг тэр санаагаа айгүй богино хөвлбөрээр панк гэд оноо хэлчих магадгүй байхгүй. Тэр шиг ер нь одоогийн миний зүгээр сэтгэл зүйн тийм байх гэсэн үг. Зүгээр тийм богинохон хугацаанд яг тухайн хүнд тэр санааг илэрхийлэх гэдэг юм аа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг найзуудтайгаа ч юм уу яг би дотны найзуудтайгаа яг адилхан хараал хэлдэг. Одоо нуухгүй. Эсвэл ингээд зарим одоо миний байгаа сургалтаас ч юм уу ингээд зарим нэг зүйлсээр ингээд бариад идэг байхгүй юу? Барих нь зөвлөдөө. Ингээд эсвэл урт наслуудаг сүм гэдэг зүйлсээ ч юм уу ингээд баригдах нь зөв, тодорхой хэмжээний хайрцаг авах нь зөв. Гэтэ яг сайн найз гэдэг хүн дээр ч юм уу те ингээд яг юм хэлэхдээ ингээд ойлголцож штэ. Гэтэ яг ингээд тэн дээр бол жоохон хараал хэлэх ч юм уу. За чи одоо хүсэндээ ингээд хунаглаад идэх юм бэ? Анх удаа амьдарч байгаа юу ч юм уу. Тиймэрхүү юм нэгэ байж штэ. Ингээд эсвэл би өөрөөс нь тиймэрхүү зэмлэлээ сонсох үед байна. Гол нь яг ер нь бас монголчуудад бас заримдаа бол яг тиймэрхүү зүйл зөгтөг юм шиг санагддаг байхгүй ингээд жоохон хараал. Гэтэ яг ингээд тэрийгээ гэхдээ бити туйшруулаарай зэ. Баян гэх юм шиг юм чи аюу буруу байхгүй. Уул нь бид нар хангалттай хэмжээний соёл иргэншлийг зогсоосон бол суурийн соёл иргэншил ч юм уу соёлт нэмийг зогсоосон бол бид нар хараал хэлэхгүйгээр ойлголцох боломжтой байхгүй. Тэгээ миний найзаа чи ингээд сэтгэлээр унах хэрэггүй. Ингээд хэлнэ шүү дээ найзаа. Чи сэтгэлээр унах хэрэггүй шүү дээ. Амьдралд асуудлууд зөндөө гэхдээ гарц гаргалгаа ч гэсэн зөндөө. Энэ цаг үе чинь сайхан цаг үе. Хоёулаа тэ залуу хүн байна да. Ялъя гэсэн утгатай байхгүй. Гэтэ яг тэрийг бол зүгээр стам чи одоо хүсэндээ уруугаад байгаа охин юм уу гэж юм хэлж магадгүй л те. Тийм. Тэр шиг яг шавнартаа ч юм уу бас яг тэгж хэлэхэд заримдаа гэхдээ яг тийм ингээд хараал хэлчмээр үе зөндөө байдаг байхгүй. Тэнхтэд идэг байхгүй. Яг харин хэлсэн шүү дээ. Энэ Монголд байдаг одоо яг бүр амар том проблем энэ бол. Яг ингээд яг одоо над шиг иймэрхүү тэг жижигхэн чамаагүй юм боловсролын контент хийх гэж байгаа хүнд яг уртаас тулдаг хамгийн ихний хааны юм гэхээр би монгол хүн болохоор би дэлхийн номер 1 хүн гэж бодож байдаг. Гэтэ гадагшаа тодгшоо явж үзсэн ч юм уу хэл соёлтой ч юм уу яг ингээд ямар нэгэн тийм компани ч юм уу хүн өдөртөг ч юм уу хүмүүс тэгж боддог байхгүй. Тэр зовлон ингээд туулаад алих цаана гарцсан байдаг. Зүгээр жирийн монгол хүн шүү дээ. Жирийн монгол хүн болохоор бүгд биш юм зүгээр. Дундаж маасууд нь болохоор монгол хүн болохоороо би дэлхийн сод хүн гэж бодож байдаг байхгүй. Монгол хүн болохоороо чи надад юм заахгүй. Тэгээ яг юм үнцгтэй зэ. Тэгээ би бол эр хүн болохоороо чи заахгүй. Би 40 настай болохоороо чам шиг бацаануудад юм заахгүй. Би чамайг сонсохгүй гэдэг. Яг ийм хамтай хүнтэй юм ярих ямар ч боломж байхгүй. Яг уул нь бол зодон зөхөн хийж болохгүй. Гэхдээ яг үнэхээр хэрвээ тэр хүмүүний ойрхон хүн байгаа үнэхээр ойлголцгийг бол стам чиний тэр над 40 нас чи юу юм бэ? Тэ 50 нас чи юу юм? Чи хүн болгон 50 нас хүрч исэн мэт тэ. Одоо цаг үеэ дагаад яг хүмүүс урт насалж байгаа ч гэсэн чи юу юм гэж хэлмээр үед байгаа байхгүй. Тэгж хэлээс тэр хүний хан нухгүй л яагаад гэвэл тэр хүн улам уурлаад зодон зөхөн бол. Тийм болохоор хэлэхгүй зүгээр ер нь ингээд тиймэрхүү үед байдаг байхгүй. Тэр юм нийгмийн харилцаанууд нь дандаа ийм өнцгтөр яваад энд ч би тэнд ч би гэдэг юм бардам байгаа учраас хоосон бардам л их байгаа учраас одоогийн Монгол юм хараалын нийгэмтэй болцоохгүй юу. Тэрөө би үнэхээр сайн настай байх юм бол сайн настай болох юм шиг дээ шүү дээ. Одоо яг төсөөлөд инээд үгүй юм л та. Тэг миний найзгаа ингэ чи босооч. Тэг чи ч нэг хүчтэй ирэх хүн шүү дээ. Хоёулаа ингэ гоё шүү дээ гэж уулна хэлээд байгаа гэсэн үг л дээ. Тэгээд ирээдүйд яг найзуудаа тэгж хэлэх үг байдаг байх тэг. Заримдаа яг найзтаас ингэ холтон л таа. Бас яг шалгарлаараа гэх юм мөрөөдлөөсөө болоо зам салж байгаа тохиолдол байна. Гэтэ хичнээн олон хүнд хараалгуулдаг мөрөөдөлтэй болсон ч гэсэн олон хүн намайг гаж гэж боддог ч гэсэн яг харилцаа хадгалж байгаа сайн юмс байдаг байхгүй. Тэр найзуудтай бүгд баярлалаа. Ягаад гэвэл тэр хүн надтай илүү хүнээс олбогдсон мэн гэсэн үг. Зовж явах, жаргаж явах, уйлж явах яг юу хэд боддог хүн юм бэ? Юуны тухай зорддог хүн юм бэ? Юун дээр алдчихсан юм бэ гэд мэддэг гэсэн үг. Би тэр хүмүүстэй бол ингээд төөнийхөө харилцааг ч сэрэж штэ. Би тэр үед ингээд ийм харилцаа ингэж бодож эхлүүлж ирсэн юм аа. Тийм болохоор ийм харилцаанд ийм алдаа гарсан байхгүй юу? Тийм болохоор би тэр тустай байгаа гэдэг ч юм уу ингээд те хувийн амьдралаа ярьж болно. Би одоо багш гэдэг өнцгтөр
яг ох танихгүй хүн бас тэрийг нэг ярина гэж байхгүй. Тэгээд ерөөс нь миний тийшээ нэг халтаад идэх байхгүй. Тэгэхээр дотны харилцаа гэдэг сэдв ярангууд чамшиг буцаан тий чамшиг юм уу зандан буцаан юугаа мэдх юм бэ чи юм ээ гэдээ ах нар бас тэгдэг. Нэр яг би тийм хүмүүс сонсч ирсэн. Тэгээд тэр үедээ жоохон гайхаж ирсэн. Тэгээд одоо болохоор жоохон нэг үед бол тэр хүмүүс ч өөрчлөгдөж чинь би ч өөрөө жоохон төрөвч чинь тэгээд зүг утгаараа гэсэн үг шүү дээ. Ингээд тоохоо бөлж эхэлж байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор юуц яг эцэст нь хэлэхэд яг тиймэрхүү бардамлын хаан өөрлө ойлголцлуудаа жоохон багсгаад ирчихвэл амар шүү. Сайн найзын ярилцвал сайн найзын ярилцаа, дунд ярилцвал дунд ярилцаа. Тэгээд битээ тэгээ холоос бас битээ тэгж чаарай л гэж хэлмээр. Тэгээд анхаарал үзээд баярлалаа.